Сайн уу? За ээлжид нэгэн өөртөөгөө ярих ёстой ярианы өдөр маань эхэллээ. За дөрөвтгөн. За нэг тоо хэлэх гэхээсээ илүүтэй ямар ч байсан өөртөөгөө ярих хэрэгцээ шаардлага гарсан бүрээд нь өөртөөгөө ярьж, өөрийгөө сонсож, өөрийгөө дахиж үгээ залгиж боохгүйгээр түүнийг сонсдог хэн нэгэн байгаа шүү гэдгийг мэдрүүлэх ээлжид аян гэх нь цаашаа юм дугаар ээлжид ярилцлага. За ээлж зүгээр ярилцлага маань эхэлж байна. За өчигдрийн хувьд гэхэд бол дуу хоолойны өнгнөөс намайг ажиглаж болно. Би өөрийгөө ажиглаж болно. Нэлээд сэргээлт авсан давгүй байсан бол за энэ өдөр арай өөр байна. Учир юу вэ гэвээс угаасаа хүний амьдрал өдөр бүр өөр байдаг. Уналттай нэг өдөр байхад уналттай нэг өдөрч байна. Уналттай өдрийг мэдрэмжийг нь онлоо тийм болж байна, сайн байна гэд өөрийгөө мэдрээд тэр сайхан мэдрэмжүүдийг мэдрээд өнгөрөх. Харин уналттай өдрийг үгүй энэ уналттай өдөр хэцүү юм. Энэ л биш шүү гэд тэндээс зүхтаах биш. Уналттай байлаа. Энэ уналт байлаа. За энэ асуудал. Энэ яагаад уналт болов? Гингүү за энэ асуудал байна. За тэгвэл энэ асуудал гэдэг чинь асуудал юм гэд тэндээс зүхтаалгүй. За асуудал гэдэг чинь тэгвэл юу юм гээд. За энэ асуудал гэд бүр ингээд барьж үзээ задлаад нүүр тулаад зүхтаахгүйгээр тэр асуудалтай хамт байгаад тэр асуудлыг ч хүртэл ойлгоод тэгээд ирэх цагт тэр асуудал өөрөө ойлгогдоод засагдаад ирэхлээрээ асуудал биш болоод ойлгогдсон ямар нэгэн мэдрэмж болоод учир нь энэ юм байна гэж бүр тайлагдсан ямар нэгэн зүйл болоод ирэхлээрээ тэр уналт биш, асуудал биш, тэр засраад бодоод ойлголт авсны ар дээр тэрийг дахиад өөртөө зүгээр ашиглаад одоо энэ асуудал гарч ирэхэрэг болтлоо би яагаад гэвэл үнийг ойлгоод засчихлаа гэхээр өөр дээрээ засалт хийгээд байна гэдг нь тэр нь шат нэг болчихж байгаа гэж ойлгож байгаа миний хувьд. Тэгэхээр асуудал бүр бол сүрэг үр дагавартай ийм зүйл биш ээ. Асуудлыг харин эрэг болгож өөрчлөлт болгож өөртөө ашиглаад түүнийг өөрийн давуу тал шат болгож цаашдаа авч явж өөртөө наад засаж тухлуулж болох юм байна гэж ойлгож харж авснаас эхлээд ололттой нэг өдөр байвч энэ нь юм сайхан байлаа, ажиргалтай байлаа мэдэрлээ. Уналттай өдөр байсан ч асуудал нь юу юм бэ? Харж авлаа. За заслаа, тухлууллаа. Энэ одоо миний чадвар боллоо. Нэг шат ахих нэг дэвсгэр шатман боллоо гэд асуудлыг хүртэл эргээр ашиглаж ургуулж болох юм байна гэд бодсноос хойш за өнөөдөр уналттай байна тийм үү? Тэгвэл асуудал нь юу вэ? Гаргалааг нь гаргаад олж аваа сонсоо тойрол задлаад энийг би маргааш дахиад нэг ахиж дэвсэг шат маань болоод дэвсгэр маань болгоод би ингээд ашиглаж байна. Түүхийн тулд би өнөөдөр тэр уналтын маань асуудал юу байваа яаваа гэд бодоод үзэхэд одоо засах гээд өөртөө тухлуулах гээд өөрийн ахих шат болгох гээд бодоо сууж гэн. Тэгээ мөн өөртөө задлаад ингээд ярилцахаар илүү дэлгэрэнгүй ойлголт авч гарч ирдэг. Энэ миний нэг арга болж байгаа сүлийн үед. Тэгэхээр та нар ч бас энийг ашиглаарэ. Хэрвээ ингээд дотоодод чинь тухгүй байгаа гэвэл тэрийг ажиглаад мэдэрч агаад энэ юу вэ? Эхлээд мэдэрнэ тухтай байна уу, тухгүй байна уу? Тух байвал сайхан тухлаад мэдрээд өнгөрнө. Тухгүй байвал энэ юу байна? Энд яав? Юунаас болов гэд
чимээлээд мэдрэхлээр нөгөө дотоод дуугалаа чинь дотроос ярьдаг болчихдог байхгүй юу? Өөрийгөө илэрхийлдэг. Хүчлэхгүй хатуу хүн дээр хандахгүйгээр за би чамайг сонсъё. Тэмээ ойлгож байна гэд ингээд зөөлн хандлага туу хоолойгоор тэрнтэйгээ харьцаад ирэхлээр тэр ч бас ингээд ойлгохыг хүссэн хэрэгцээнд тэнд байдаг болохоор эвээр илэрхийлж эхэлдэг. Харин эсрэгээрээ ямар ядаргаатай юм бэ? Надад ингээд тухгүй байдал үүсгээд энэ чи юу нь яахлаарэ гэдэг ч юм уу. Тийм өнгө хэцүү өнгө аясаар хандаад чи болоод өгөөч дээ. Чи дандаа л ингийн гэдэг нь одоо би гэсэн үг шүү дээ. Би дандаа л ингийн. Энэ болчооч дээ. Би яачаа та бусдаас. Бусад юм бэ? Би юм бэ? Энэ болчооч гэд дахиад бусадтай харьцуулаад ингээ хатуух хандаад хатуурхаад эхлэх юм бол тэр дотор чи яалтчгүй дахиад нэг дуулаа байгаад байгаа шүү дээ. Тэгэнгүүт сүргөөр харьцахыг ханддаг. Тэгвэл шууд өөрийнхөө өнгө эсийг бас гаргаж болно тий. Ер нь гаргадаг. За миний хувьд бол тийм юм байна гэдгийг би ажигласан болохоор нэг ийм жишээ байдлаар ингэж ойлгуулахын тулд нэг иймэрхүү байдал ашиглаад байгаа шүү. Бусдаар яг миний дотоодод тэг зүйл яг ингэж үрсчихсэн ингээд нэг үрсчихсэн ч гэдэг юм уу юу гэдэг. Хоёр хүн амьдраад байна гэдэг бол зүйл бол биш. За яг хатуу гэлгэр хэлэхэд ч. Гэтэ бүр ингээд задлаа жижигсгээд ингээд нарийсгаад эхэлвэл магадгүй энийг айгүй тийм хоёр хүн гэдэг байдлаар эвтэйхэн тайлж болно. Гэтэ бас яг сайн хэлж мэдгүй байна. Яг ингээд хэлэхлээр нэг тийм хэрвээ үүнийг сонсоход үнэхээр уучлаарэ гэж сонсогдож байгаа хүн бол нэр яг пауз тавьчаад дараад гарчхаарай. Яагаад гэвэл та үүнийг сонсоход бэлэн биш байна. Үүнийг сонсоход бэлэн хүмүүст нь бол юу лээ надад нэг юм бас мэдрэмж байна. За тэр юу юм болоо? Эсвэл за байд та би нэг сонсоод сонирхоод үзье гэж сониучаар хандаж байгаа хүмүүст бол окей сонс болох юм. Тийм мэдрэмж нь цаг нь ирсэн байгаа болж гинэ гэсэн үгүй. Түүнээс биш уучлаарай гэж сонсогдоод нэг дотоод нэг гэдэг нэг тийм тохгүй байдал мэдрэж байгаа бол тийм ээ таны цаг биш вэ? Та гарчаарэ гэж хэлж бас болж гин те. За тэгээд түрүүний ярьсан дээр игээд ороход тийм тэрийг ингээд тухтай байдлаар зөөлөн байдлаар сонсох нь илүү зүйтэй болов уу гэж бодсон. Тэгвэл илүү өөрийгөө илэрхийлээд би энд ингээд тухгуйтчлаа гэдгээ илэрхийлдэг юм байна гэж би мэдэрсэн. Хатуурхах биш. Хатуурх бол бүр ингээд өөрийгөө илэрхийлжгүй, ярьдаггүй. Би өмнө дандаа хатуурхдаг гэсэн мэлээ. Тэгэхээр надад юрдөөсөө өөрийгөө ойлгохдогч үсэхгүй, угаасаа бит хоёр зөрчил дөөнтэй байсан. Тэмцэлтэй. Тэг би ч нөгөө бусад гэж явдаг учраас юу энийг тоох мантай байгааг нь ч мэдэхгүй, би гэдгээ ч ойлгохгүй. Тэгэхээр бит хоёр бүр сонсох, ярилцах бүр ямар ч тийм шатан дээр байгаагүй гэсэн үг. За тэгээд одоо ийм үе дээр гарч ирсэн үе дээр би хатуурхдаг байснаа ойлгосон. Тэгээд зөөлнөр за асуудал юу байна? Одоо яг ийм үе дээрээ би чамайг сонсё гэд зөөлнөр тайвнаар илэрхийлээ сонсдог. Тэр нөгөө дотоод тэр дуу хоолой минийхэр бол нэг 10 хэдэн насн дээр олон тэр сөрөг зүйлсийг мэдрээд гаднаас хүрээлэл дундаасаа түүнийг мэдэрсэн болохоор тэр нөгөө өмнө нь ярьжсэн шиг тэр насан дээрх тэр мэдрэмжүүд ингээд би ойлгогцсонгүй штэ. Би чамд ойлгогцсонгүй штэ гэдэг дээр ингээд миний дотор ингээд гацаад үлдчихсэн. Тэгээд одоо яг ойлгоод ингээд үед мань яг тэр насны сэтгэл зүгээрээ над дээр ингээд ярилцаж гарч ирээд байдаг. Одоо би ч 30 хүрсэн эмэгтэй байгаад байна штэ. Тэгэхэд 10 хэдэн настай тэр эмэгтэй охины сэтгэл зүй яг тэр үедээ тэр хүрээллээс авсан шархнаасаа үүсээ тогтцсон. Яг тэр зүйл дээр над дээр яриад байгаа байхгүй юу? Яг энэ өнөөдрийн энэ сэтгэл зүйн байдал маань гэсэн үг. Өмнө нь байсан бол би тэрийг бас сонсч олоогүй байсан. Тэгээд ингээд амьдралын явцад ингээд амьдралын нөгөө юунд оролцоо явж байгаа штэ бид нар чинь. Өдөр бүрт
амьдралын үйл ажиллагаа бүрт оролцоо явж байхад тэр үйл ажиллагаа бүрээс тэр маань хатгагдаад тэгвэл юу байсан гэд дотгошоо сонссон чинь зөвлөнөр ингээд ярилцаа сонсхолоор 10 насн дээр вэ хүрээлэл дундаасаа авсан тэр ингээд шарах болоо тогтсон тэр зүйл байна гэдгийг надад илэрхийлж байгаа байхгүй. Тэгэхээр тэгвэл тэр үед юу болсон бэ гэд. Хүрээлэл дундаас шарах авах. Бусдаас авсан дахиад. Миний гэр бүл халуун дотн найз нөхөд гэж бодож явсан дотоод хүрээллээсээ тэр бусад нэг тийм том жиргүү байдлаар хандаж агаад надад түүнийг үлдээчихсэн. Би түүнийг нь авчихсан. Тэгээд би тэрийгэд ойлгож задалж гэж ухаагүй 10 настай хүүхний сэтгэл зүйч тэрийг ойлгохгүй тэр чигээр ингээд би дээр хураачсан тэр зүйл байсан гэдгийг нь сонсоод мэдлээ. За одоо би цааш тэгвэл чамайг яавал чи эвтэйхэн тухалхаар чамд эвтэйхэн байна гэд. Би энийг илэрхийлж намайг ингэж тэгснийг минь сонсож мэдвэл би ингээд тухтай баймаар байна гэж тэгж гин гэж тэгсэн одоо юу гэдэг тэр мэдрэмж надад төрж гин. Одоо дандаа мэдрэмжээр л дотоод дуу хоолойгоо сонсож явж байгаа шүү дээ. Тэгэхээр би тэгвэл одоо түүн дээр нь анхаарч үйл хөдлөл хийж үг яриагаа анзаарах юм байна гэдэг дээр би ихний ээлжинд ойлголт авсан гэсэн үг. Одоо цаашид би ямар үйлдэл хийхийг бол мэдгүй. Энд чинь яг одоо энэ моментод болж байгаа зүйл. Тэгээ цаашаа дахиад хэрвээ задраад ингээд ийм үр дүн гараад инглээ гэдгээ би мэдрвэл та нартай хуваалцсан. Энэ дээр хуваалцсан, өөртөө хуваалцсан. Тэмдэглэж үлдээ эндээ. За одоогоор л яг миний мэдж байгаа үе шат бол юм байна гэдгийг илэрхийлж байна. Тэгээд бас нэг зүйлийг бодсон зүйл нь юу вэ гэхээр энэнтэй холбоотойгоор та нар сонсч л исэн баг. Би сонсч исэн. Эмпат хүмүүс гэд. Тэр хүмүүс нь ямар хүмүүс байдаг юм бэ гингүүд ингээд мэдрэмтгий хүмүүс байдаг. Мэдрэмж нь өндөр гэсэн үг. Маш олон хэв шинжүүд нь байсныг би бүр ингээд уншиж байсан. Хэд удаа уншижсэн мөртлөө би одоо яг ингээд автоматар тийм байдгаа гэд хэлэхэд бол би бүгдийг хийжлээгүй. Гэтэ ерөнхийдөө юм сонсч байсан, та нар бас сонсч байсан баг. Тэнгүүт надад тэр мэдрэмж юусоо байдаг гэдгийг би мэдэрсэн. Эмпат. Би өөрийгөө болон бусдыг маш өндөр хэмжээнд мэдэрч чаддаг. Нэг ёсондоо чадвар гэсэн үг. Үнэхээр зөвөр ашиглаж чадвал энэ бол чадвар. Тэгтээ энэ сэтгэлийн шарах, энэ трама дундаа ингээд төөрөлдөөд байх үед болвол тэр бол чадвараар нь ашиглаж чадахгүй зүйл. Улам уналтыг авчрах зүйл. Яг тэгвэл би учиг начгаа ойлгохгүй байна шүү дээ. Тэр эмпат гэдэг надад чадвар байна. Тэрийг ойлгохгүй тэр дунд нь ингээд төөрөөд би мэдрээд байгаа байхгүй юу? Бусдаас мэдэрнэ. Өөрийгөө мэдэрнэ. Мэдрэхтэй би маш өндөр түвшинд мэдэрнэ. Гүн рүү н орж би мэдэрч чадна. Бүр ингээд жижигхэн деталь, жижигхэн сценээс би мэдэрч чадна. Зүгээр хүн үг хэлээгүй байхад би үггүйгээр бусдыг ойлгож чадна. Хүний жижигхэн харцнаас би хүнийг ойлгож мэдэрч чадна. Бусдыг ч мэдэрч чадна. Би өөрийгөө мэдэрнэ. Гэхдээ бусдыг илүүтэй мэдэрсээр байгаа сурцсан нөгөө яагаад гэвэл босод гэж явж байгаа та. Одоо л би өөр лүг орж ирж байна. Би ингээд мэдрээд явцсан. Энийгээ би тайлаагүй учраас эхлээд би энэ өөрийгөө би тэгвэл энэ чадвар дээрээ би энэ чадварыг ашиглах хэрэгтэй юм байна. Ингээд би яг одоо миний ингээд дотоод аялалд те өөрийгөө ингэж ойлгож байгаа, ухаж байгаа дотоод аялал донд би эмфат гэдэг чадвараа өөр дээр ашиглаж байгаа энэ нэг илэрлэн. Сонсоод байгаа өөрийгөө тайлаад байгаа ямар ч хамаагүй арга замаар бүр дотроо би хоёр өөр гэж бүр ярих хэмжээнд хүртэл ирээд би өөрийгөө ингэж ухад задлаад мэдрээд эхэлж байна. Энийг эхлээд би өөр дээр ашиглаж өөр дээрээ энэ чадварын эмфатын чадварыг өөр дээрээ ашиглаж өөрийгөө засаж тухлуулад
гэд өөрийгөө мэддэг, таньдаг болсны ар дээр нь би бусад дээр энэ чадварыг ашиглах хэрэгтэй байсан юм байна гэдгийг ойлгоод одоо ингээд энэ чадвараа эхлээд өөр дээрээ ингээ ухаад өөрийгөө ямар ба нэгэн байдлаар задлаад мэдрэмж бүрээ тоолгүй орхилгүй гэд сонсоод ингэж байгаагийн маань нэг илрэл нь нэг энэ чадвартай холбоотой бас байгаа юм байна гэдгээ бол барьж аваад тэгээд ажиллаад явж байна. За би эмпат гэдэг нөгөө чадварыг одоо үед бол бүгд намайг ингэж ярьлаа гэд шууд интернетээс ороод хайчиж болно тий. За би хүсвэл энэ өөрийнхөө доор оруулчих комент хэсэгт. Тэгээ би одоо ингэж хандаж яриад байгаа нөгөө нэг л хүнд би тус өргөчүүл болж нэг л надтай ийм адилхан зүйлийг мэдэрч ивэл би тэр хүнд л хань олмоор байгаа байхгүй юу? Тэр хүн л намайг ингэж сонсоод хоёулаа ингэж хамтдаа ярьж байгаа юм шиг би чамайг ингэж ойлгож байгаа хүн энд байгаа шүү. Чи ганцаараа биш шүү. Энэ мэдрэмжүүдийг хэрвээ мэдэрч явж үтсэн бол одоо мэдрээд байж байгаа бол чи ганцаараа биш гэдгийг би бас ойлгуулад би чамд хань болохыг би хүсэж байна. Яагаад гэвэл би өөрөө ганцаардаж үтсэн болохоор би өөрөө энэ мэдрэмжүүдийн дунд өөрийгөө буруутгаж явж үтсэн болохоор энэ ямар хүнд бэ? Энэ ямар хэцүү байдаг вэ гэдгийг би мэдэрсэн, туулсан учраас би чамайг ганцаардуулахыг хүсэхгүй байна одоо. Хэрвээ чи ч юм уу те та ч юм уу үнийг сонсож байгаа бол хизээж ганцаараа биш гэдгийг нэг мэдрээд хэрэг. Би ч гэсэн ийм мэдрэмжийг мэдрээ явж исэн. Чи бас мэдэрсэн бол зүгээрээ ганцаараа мэдрээгүй шүү. Бид хоёр ингээ мэдэрсэн байхад бид хоёроос гадна мянган хүн энийг мэдэрсэн байгаа. Илчилж яриаггүй л болохоос биш. Бид нар бие бинийгээ тэгж байна гэдгийг мэдээгүй л болохоос биш. Бид ганцаараа биш шүү. Үүнийг мэдэрч харахалж байсан. Бусад энийг ойлгохгүй байсан нь бусдын алдаа биш, чиний ч алдаа биш. Би зүгээр л үнийг мэдгүй байсан. Одоо мэддэг боллоо. Тэгэхээр яах вэ? Хамтдаа цаашаа ахиж дэвшээ явчих. Өмнө нь эннээсээ болоод нэг нөхцөлдөө гацдаг байсан бол одоо гацах шаардлага байхгүй болчлоо. Дээшээ явах боломж нь бүрдчихлээ. Энийгээ ойлгож мэдрээд тухлуулаад чадчихвал дээшээ ахий. Дээшээ ахвал өөр зөндөө дахиад зүйлүүд тэнд байгаа. Амьдрал бол баялаг. Нэг нөхцөлдөө гацаад байх биш. Дээшээ ахих болгон дахиад ийм сорилтууд угаасаа гарч ирдэг. Тэр болгоноос үлдээ амттай болдог. Угаасаа туулж чадахыгаа мэддэг. Чаддаг. Хин нэгэнд дэргэд байхад чаддаг. Чамайг дэмжиж, таныг дэмжиж байж байгаа хин нэгэн байгаа гэдгийг сэтгэл зүрх мэдсэн цагт хүнд хийж чадахгүй, бүтээж чадахгүй зүйл нэгийг нь ч үгүй болдог гэдгийг мэдэрсэн учраас хэрвээ танд жижигхэн л зүйл ингээд гацаад байгаа бол магадгүй том зүйл ч гэсэн болно. Хин нэгэн таны хажууд биш үргэлж хүмүүс таныг буруушаадаг бол үгүй дээ би энд байна энийг туулаад үзсэн. Би таны мэдрэмжийг мэдэрч байна. Би таны тэр хин нэгэн чинь болъё. Уналттай үед энэ хин нэгэн гэдэг бүр үнэхээр чухал байдаг. Эндээс би ганцаараа биш хин нэгэн миний төлөө байгаа юм байна. Над чиг мэдрээд байгаа юм байна гэд эндээс уналтын цэгээ мэдэрчээсэн бол тулгуур аваад босоход танд цаашид бүр нэгээр тогтохгүй хүмүүс дэргэд чинь байх болно. Угаасаа ч байж болдог гэдгийг мэдэрсэн учраас та бүү шаналаад унаарай. Нэг уналтын ард
даваад гарахад ард нь сайн сайхан зүйлс байдаг шиг нэг уналттай үед хэн нэг нь л ойлгох, хэн нэг нь л хажууд байхад босож ирж чаддаг шиг. Миний энэ яриаг сонсвол уналттай байгаа бол миний энэ сэтгэлийг ганцаараа биш үү гэдэг үггийг хүсэж байгаа сэтгэлийг мэдрээ босоод ирээрээ. Ард нь зөндөө хүн таныг дагах болно шүү. Иргэн тойрны ч хүмүүс ойлгох болно шүү. Ойлгодгоо гэдгийг илэрхийлэхийг хүсэж байна. За, өнөөдрийн үед ингээд дүүрий. Угаасаа 20 минут боллоо. Үнээс илүү ярихгүй. За, өнөөдрийн хувьд бол ийм байлаа. Дараагийн өдөр ямар байх нь бид мэдгүй ч тэгтээ сонирхолтой байна. Яг тэгвэл миний ээжүүд намайг тулгах шиг хүмүүс байдаг учраас би өнөөсөө босч чадна. Тэгээд маргааш надад дахиад сорилт ирсэн ч тэр маань сонирхолтой байгаад би туулаад дахиад эндээ сонирхуулаад ярьж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Өнөөдөр уналттай өдөр байгаа ч гэсэн надад хажууд хэн нэгэн байгаа түшиг маань байгаа учраас би маргааштай итгэлтэй байж чадчихээн. Дахиад надад ирэх сорилтод би гэд өмнөдөгдөг байсан бол одоо бол үгүй. Би чаднаа гэд ийм итгэлтэй байна. Миний өмг түшиг тулгуурман болж байдаг. Найзуудаа баярлалаа. Ялангуяа миний илэрхийлдэг тэр амдууд минь байгаад баярлалаа. Хин нэг илэрхийлэхийг хүсэж байгаа нь үүнийг сонсож байгаа хүн өөрөөсөө мэдэрч байгаа. Та нар байгаагүй бол би өдөө зэрэгтэй доторхоо уудлаад маргааштай ингээд итгэл дүүрэн байж чадахгүй байсан. Миний илэрхийлэхийг хүсэж байгаа тэр хүмүүс маань сонсч ивэл үнэхээр их баярлалаа. Хайртай шүү. За. Маргааш уулзъя. Эсвэл дараагийн нэг өдөр уулзъя. Баяртай. Өнөөдөр миний мэдрэмж дотоод аялал юм байла. Дараагийн өдрүүдийн дотоод аяллаараа уулзъя. Би бас ингэж бодсон нөгөө тухтай яриа гэж байгаа ш. Би үнэхээр тухалж байгаа дэнийг ярьдаг. Бас дотоод аялал гэж дараагийн дугааруудыг нэрлэлчих бас болохоор байсан. Яагад гэвэл би угаасаа дотоод руугаа аялж байгаа. Би дотоод руугаа аялаад ингээд энэ зүйлүүдийг мэдэрч байна. Та ч бас дотоод руугаа аялаад нэг үзээрэй. Дотоод дуу хоолой тэрнийг сонсоод үзээрэй гэдэг дээр дараагийн яриа бүх яриа минь бас энэ дээр зангилагдаж энэ дээр утга учир өгж байгаа юм байна гэдгийг бас олж авсан учраас дотоод аялал гэж нэрлсэн ч бас болно. Энэ агуулга дотор ер нь ярих юм байна гэдгийг ойлгосон. За баяртай. Дараа уулзъя.